оюутлогын асуудлыг хөндөж гарч ирэх шийдэл ярихаар одоо янз бүрийн хөндлөнгөөс мэдээ орж ирдэг нь бол нэг тийм шин технологи биш л дээ. Оюутлогоос сонсгол чи бид нэр хянаа шалгах төрөөрөө бүр 2025 оны 7 сарын 2-нд байгуулагдсан шүү дээ. Тэгэхээр хуулийнхаа дагуу тухайн үед сонсгол явуулна гэдгээ зарлж байсан. Энэ бол угаасаа хийгдэх ёстой ажлын нэг байсан. Тэгэхээр бидний одоо үйл ажиллагаа сүүрийн 6 жилийн туршид яг л төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. За тэгээд тэр дундуур тэгээд саяхан та нар бас анзаарах юм бол ер нь оюутлогын асуудлыг хөндөж гарч ирэх шийдэл ярихаар одоо янз бүрийн хөндлөнгөөс мэдээ орж ирдэг нь бол нэг тийм шин технологи биш л дээ. Яг одоо тав хүн санаж байгаа бол Рио Тинтогоос ирсэн хилцэлд орох баг нэгтгэд орно гэж байхдаа дөрөвдөгт нь бас л гадаад мэдэн дээр одоо оюу толгойг одоо Рио Тинто хятадын талд Чайналкод хувьцаагаар борлуулах гэх мэдээлэл борлуулах чинь гэх одоо мэдээлэл гараал байх жишээ нь энэ бол байдаг л технологи. Ер нь яг хилцлийн урлагт энийг preemptive framing буюу урдчилсан вакцинжуулалт гэдэг юм л та. Нэгсэндээ хилцэл дээр өөрөө илүү давуу тал үүсгэхийн тулд хилцээр болохоос өмнө одоо янз бүрийн мэдээ явуулах технологи байхгүй. Энийг та нар өөрсдөө сэтгүүлчид бүр ингээ ухаад үзэх юм бол 12 онд, 15 онд, 16 онд, 19, 21 онд адилхан явж исэн технологи. Тэгэхээр энийг гайхаад их зүйл байхгүй. Бид нэр улсын хурлын хянаа шалгах тухай хуулиараа улсын хурлын тогтоолоо гаргадгаараа гаргах хэрэгтэй. Монгол улсын эрх ашиг хангагдах хэрэгтэй. Хангадгаараа л хангагдах хэрэгтэй. Тэн дээр бол нэг эргэлзэх зүйл ерөөсөө байхгүй. Одоо сонсголын үр дүн юу байх юм бэ? Сонсголын үр дүн бол хянаа шалгах тухай хуулиараа бол бид нар одоо улсын хурлын нэгдсэн чуулган руу улсын хурлын тогтоолоо батлуулах хэрэгтэй. Тэгэхээр яг хянаа шалгах төр хороо өчигдөр эрт нөгөө сүүлийн хурлаа хийх гэсэн эрц бүрдээгүй. Тэгээ өнөөдөр эрц ямар ч гэсэн бүрдээд за хуралдаж байгаад яг хөө зарим гишүүдийн гэсэн ажиллагаар төр завсарласан байна. Одоо тэгээ 3-аас эргэж хуралдаад бид нар эцлээд одоо нэгдсэн чуулганы 5-нд л орсон байгаа. Энэ 5-ндаа бид нар багтаж заавал улсын хурлын тогтоолоо батлуулах хэрэгтэй байгаа. Яг л бид нар чи хуулийн хугацаатай. Хуулийн хугацаа бас утгагүй дуусгах гэж байна. Тэр хуулийн хугацаанаас өмнө хууль заасан одоо үүрэг эрхийнхээ хүрээнд улсын хурлын тогтоолоо заавал одоо батлуулах үүрэгтэй байгаа. Тэгэхээр энэ тогтоолоо за өнөөдөр эсвэл амжихгүй бол одоо маргааш нэгдсэн чуулганаар те 5-нд орсон учраас батлуулна да. Тэр Орос Албаны улсын арбитрийн шүүхтэр явж байгаа маргааны асуудал сонсголоор одоо цохос яг сонсогдол өнгөрсөн. Яг олон нийтийн хувьд яг мэдэх хэрэг. Одоо бүрэн мэдээлэл авч чадаагүй гэж бодож байна л да. Энэ дээр та энэ манай нэгдүгээр хүрээг цагт байхгүй зүйл те. Гадаад одоо жишээлбэл ер нь үндсэн дамсан корпорациуд дээр одоо class action lawsuit гэж ярьд юм л да. Янз бүрийн одоо шүүхийн маргаан бол те хэдэн цуугаараа явж идэг шүү дээ. Тэгэхээр тийм шүүхийн маргаан явж л байдаг те. Гэхдээ тэрнээс болоод жишээлбэл бидний одоо улсын хурлын тогтоол хоошлох ч юм уу харин тийм зүйл ерөөсөө байж болохгүй шүү. Тийм учраас бид нэр энэ дээр ерөөсөө эргэлзэх зүйл байхгүй. Улсын хурлын тогтоолоо батлуулгаараа батлуулна. Монгол улсад хуульдах домжин хэрэгжих ёстой. За оюутлогоо дээр бид нар энэ одоо том сонсголын ард тогтоолоо батлуулаад тогтоолынхаа дагуу засгийн газар чиглэл өгнө. Засгийн газар тэрнийхээ дагуу хилцээр дээр үр дүн гаргах ёстой. Энийг Монголын 3.5 сая иргэн харж хүлээж байгаа. Тийм учраас энэ дээр ямар нэгэн гацаа байх ёсгүй гэж үзэж байна.